5. 6. Окей. За The Hills Have Eyes буюу толгод нүдтэй. Өмнө бичлэг хийж исэн гэхдээ яг киноныхын тухай биш, бодит үйл явдлынхын тухай бичлэг хийсэн шүү дээ, тийм. Өнөөдөр болохоор 2007 онд нээлттэй хийж байсан The Hills Have Eyes 2 буюу 2 дугаар ангийг нь онцлох гэж байна. 2006 оны эхний анги нь гоё л доо. Гэхдээ яг миний хувьд бол энэ 2007 оных нь 2 дугаар ангид бүр нэлээд дуртай. Яг нэг тийм те guilty pleasure кино буюу нэг тийм сайн кино биш, бас яг айгу учир дутагдaltaй сул юм зөндөө олонтой жоохон муу дуу талдаа киноч гэсэндээ зүгээр л үзэхэд амар зугаатай, би үзэхэд амар дуртай тийм кино маань байгаамаа энэ 2 дугаар анги. Тэгээ ер нь манайхан дунд мэдгүй хүмүүс байх магадлалтай. Яг 2006 оны энэ эхний анги нь болохоор 1977 онд нээлттэй хийж байсан Домогт Wes Craven-ийн The Hills Have Eyes гэж хуучны киноны ремейк буюу шинжилгээ хийсэн хувилбар нь баггүй юм. Тэгээ яалтчгүй энэ шинжилж хийсэн хувилбар нь хуучнаасаа бараг хамаагүй илүү алдартай болцсон болохоор нэлээд олон хүн бас яг ремейк гэдгийг нь мэддэггүй юм байлээ. Тэгээ зүгээр тэрийг л хэлчихсэн гэсэн. Тэгээ энэ 2 дугаар ангид нь бол би яалтчгүй дуртай. Тэгээ угаасаа 1-р ангийг үзээгүй байсан ч ойлгож болох үз тусдаа үйл явдал байдаг болохоор нэгийг нь үзээгүй байсан ч асуудалгүй дээ. Тэгээ дуртай киногоор видео хийх ч болохоор би бүр амар гоё догтлоод нэг юм баяртай ингээ хөөрөө байгаа дээ. Тэгээ хэдүүлээ Японы хамгийн анхны газтай ундаа болох Mitsuya Saidra угаад киноныхоо үйл явдал руу гарцгаая. Тэгээ энэ Mitsuya Saidra чинь 1884 оноос үйл ажиллагаа явуулж байгаа буюу Японыхоо өвжи соуда юм байлээ шүү дээ. Чиний тэр дур булам төрх харцсан чинь мансуур нь галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй bad bitch зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань 2 жилийн өмнө нэгэн Америк гэр бүл цөл гаталж машинтай явж байгаад буруу замаар орж төөрөхдөө сектор 16 гэж хуучны хаагдсан цэргийн хэсэг рүү явж ороод тэндээ ихэнх нь алуулсан байжээ гэдэг тайлбараар эхэлж байгаа. Яг тийм үйл явдал болсныхын дараа 7 хоногт нь бөөн цэргүүд яг тэр хэсэг рүү нь явж очингуудаа бөөндөө сайхан хамаг булан дохоог нь самарж сөөрүүлж амьд амтан байх боломжгүй болгосон юм байна лээ. 2 жилийн дараа буюу одоо цагт харин ямар нэгэн шалтгаанаар улсын санхүүжилтээр электроник мониторинг буюу дулаан илрүүлэгч төхөөрөмжүүдийг тэр хаваар суйрлуулж эхэлсэн байдгийг. Яг тэр төхөөрөмжүүдийн суйрлуулаа явж байгаа инженер залуу хөөх юм тэгээд магчтай нэгэнд алуулах нь ойлгомжтой. Босод шинжилгээ энтрийг хийж байгаа инженерүүд ч гэсэн хамт явж байгаа цэргүүд нь ч гэсэн бас магчдаа бөөндөө алуулчихж байгаа юм. Тэгэхээр те 2 жилийн өмнө хийсэн тэр устгах ажиллагаа нь бүрэн амжилттай болж чадалгүйгээр нөгөө магчдын зарим нь яаж иж байгаад амьд үлдсэн л болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ дулаан илрүүлэгч тавих ажилтнууд нь алуусны дараахан эднэрт хоол хүнс дутуу багаж энтрийн зөөж авчрах гээд хэдэн руки цэргийнхэн буюу цэрэг болох гээд бэлтгэгдэж байгаа шинэхэн цэргүүд ахлагчийн хамтаар энд ирж байгаа юм. Эрэхтэн мэдээж нөгөө ажилтнууд нь байрлж исэн газараа байхгүй байгаа штэ тийм. Холбооны төхөөрөмжөөр нь хүн байна уу бид нар юм зөөгөөд авчирлаа гэд хэлсэн чинь надад тусламж хэрэгтэй байна. Би над урдах толгодын чинь дээр байна гэж хариулахаас гадна яг толгодын дээрээс нар ойлгож манай эд рүү тохиолгээснээр Ахмадтай шууд юм зөөх ажиллагаагаа аврах ажиллагаа болгоод өөрчилж байгаа. Өдөржин бэлтгэл хийснийхээ дараа ийшээ ирсэн цэргүүд нь бол тэ бүр уйдсан байсан болохоор гэдэг альчгнаад идэх шиг тэгээл да ямар гоё ингэж солиорцоогоод айгу дуртай л байгаа гэдэг. Ганц жоохон ухаантай Наполеон гэж залуу Ахмадтай хэдүүлээ төв баазад мэдэгдэлгүйгээр ийм ажиллагаанд яваад хэрэггүй биш үү гэж хэлсэн ч хүн тэр дээр цус алдаад үхэх гэвэл яахын цаг алдаж болохгүй гэд авирах төхөөрөмжүүдийнхээ хамтаар толгод руу авирах гэд явчихаас гадна тэгснээр бас Наполеоныг өөр нэг эмэгтэй цэргийнхээ хамт тэр газараа үлдээхээр болж идэг. Дээшлээд явж байхад нь ч гэсэн нэг цэрэг нь өөр хэмээн хоосон нөхрөө хөлөөрөө альтарч хөлөө бэртээснээр буцаж буугаад Наполеон Блонди хоёртой нэгдэхэр болж байгаа. Тэр цэрэг нь яг нөгөө те байлдээ л даа гэж баярлаад исэн цэргүүд их нэг байхгүй. Тэгээ буцаа бууж байгаадаа жоохон доромжхол байх шиг үлээ. Энэ үеэр манай Наполеон сайхан ойлд нь ороод баацсан сууж исэн чинь доороос нь нэг баастай гар гарч ирээд гуйнаас нь базаадах үл яах вэ? Чаваас нөгөө инженерүүдийн нэгийг махчид барьж авангуудаа 0 руу аваачаад хийцэн байдгийн. Тэгээ зүгээр шууд алчин л үстэй ямар мохоо чанаргүй. Наполеон Блонди хоёр татаж гаргангуудаа баасын цэвэрлэх гэж үздэг. Тэгээ та нар санаж байвал би бага насны драма дээр ярьжсэн да нөгөө бага та цусланд явж исэн чинь миний хажуу нойл сууж исэн хүүхэд баас руугаа унжсэн энтер гэ тэ. Нэг амархан цэвэрлэгдэх юм байлээ шүү дээ. Тэгэж баас руу унсан хүн чинь тэ. Яаж ч тэр инженерийнх нь биеийг энэ тэндгүү баахан зүсчээд тэр баас руу шидсэн болохоор бааснаас бөө
Хөдөө бактери тэр шархнууд руу нь явж ороод аврагдахаасаа нэгэд өнгөрсөн байлээ хөрх юм мажида болж байгаа. За угаасаа л нэг л юм биш байгаад байна гэдгийг ойлгочихж байгаа болохоор нөгөө эдтэйгээ холбогдох гэж оролцсон ч дөнгөж эрэхтэн ажиллаж исэн утас нь ажиллахаа болиодгсон байхаас гадна эндээс явах цорын ганц зүйл нь болох машаа нэгэн шатаа гадгсан байдаг. Тэгээ болчоог бас манай хоёрын нөгөө 30 сумтай дефолт скинтэй эм нь үртэл байсан газраасаа байхгүй болцсон байдгийг. Наполеон бол эндээ үлдээд сүлжээ орохыг хүлээснэн дээр байхаа гэж яхад Блонди мэн нөгөө эдийнхээ араас явсан нь дээрээ гэд ганцаараа солиот юм шиг толгодын зүг гүгээд тэгдэг. Twisted my ankle. Байлдил да гэдсэн зэрэг маань байлж байгаа л өглөөдөө өөрөх юм. Энэ үеэр доор ийм болж байгааг мэдж байгаа чим алга үлдсэн цэргүүд маань амар эвгүй өндөр хадлуу авирж мавираад буцаж буухад ерөн л айгүй хэцүү хэсэг рүү гарцсан явж байхдаа инженерүүдийн нэгнийх нь цогтсыг олж байгаамаа. Тэгээ энэ магчд бас айгүй бүтээлч заяо. Түрүүн тэр инженерийн биеийг нь зүсээд баасан даваачаад хийцэн байсан шүү дээ, тэ. Тэгсэн чинь энэ удаад болохоро толгоонд нь нүх гаргангуудаа нүхэн дотор нь өөрийнх нь төрөвчийг аваачаад хийцэн байвал яг уу гавлан дотор нь төрөвчийг аваачаад хийцэн байгаа байхгүй юу? Галзуу гэнэ юу галзуу хүн хүчээд байгаа шүү дээ. Умманы бадмын. Тэгээ шууд цэргүүдийн зарим нь буу яа зүхтаа яа гэд ахлагчтай хэлсэн чинь ахлагч нь энд ямар нэгэн алуурчин байна. Тэднийг зогсоох нь бидний улс их орныхоо өмнө хүлээх ёстой үүрэг энтер гэж хуцаад зүгээр. Тэгснээ зүгээр яагаад чи хоёр салаад хуваагдаад явцдаг шээ. Хуагдаж яваад ахлахаас салж явсан хоёр цэргийнх нь нэгэн рүү нь махчин дайраад тэгээ нөгөөх нь ийш тийшээ харж буутгах чагаад нэг хүн гараад ирсэн буудсан чинь тэр нь ахлахаа бодчихлгүй яах вэ тэ өөрийнхөө тэ цэрэг нь ахлагчаа бодож байгаа байхгүй юу тусаараа. Тэгээ за араас нь Блонди чирлээ, Наполеон чирлээ. За одоо стег бөөнөрөө цугласан юм чи болж бондгоны гээд авирж гарсан эсгээрээ буух гээд Ахмадынхаа цогцсыг нөгөө андуураад буудаад алдсан нөхөртэй нь хамт уянгуудаа удаанаар сайхан буулгаж исэн чинь мэдээж замаас нь магчдын нэг нь олсыг нь тастаж хаяад бяц сунгагаад алаадгалгүй яах вэ? Дээрээс нь тэгээ үүс назаацаар хүүрнүүд үлдсэн олснуудаа алга болгочтой заяа. Алга болгочтой гэж нэг харсан чил байхгүй болцсон байдаг. Магчд нь симгигээр нь хулгайлцсан л гэсэн үг шүү дээ, тэ. Олсоор буух нь хударчж байгаа болохоор өөр буух зам хайх гээд чиглэлээ өөрчилсөн явж байхдаа энд ажиллаж исэн цэргүүдийн нэгэнтэй таардаг. Нөгөөх нь ер нь л бараг солиорцсон юм байлээ. Толгодуудын дотор хүмүүс амьдэрсаар байна. 2 жилийн өмнө эднийг сүрүүлсэн гэхэд би итгээгүй л дээ. Тэд нэр эрчүүдийг газар дээр нь алаад эмэгтэйчүүдийг харин барьж авч үржилдээ ашиглан жирэмслүүлдэг. Та нарт буух зам байхгүй. Толгодын дотгошоо явж ороод тэдний амьдэрдэг янз бүрийн төөрдөг байшин шиг агуугаар л та нар бууж чадна. Эсвэл зүгээр амиа оролцсон чин дээр би лав явлаа. Баятаа. Галзуу. Манайд яг тэр махчид эмэгтэйчүүдийг алалгүйгээр барьцаалдаг гэдгийг сонсчингуудаа хоёр эмэгтэйгээ өгөөшин тавих замаар нэгийг нь гаргаж ирээд тал талаас нь буудаад алчдаг. Бас овоодоо нэрээ те. Тэгсэн чинь магтсан хүн хурман дээр унган ихчээр нөгөө хоёр эмэгтэйгийнх нь нэг нь яагаад ч мэдэхгүй заяа. Тэнэг юм шиг бусдаасаа ганцаараа холдож салангуудаа шээгээ суучвал яах вэ? Тухтай шээх нь амьд үлдэхээс нь илүү чухал байгаа юм байлгүй дээ тусаараа тэгэл те. Махчдын нэгэнд нь баригдаад барьцаалагдах л яах вэ? Нөгөө хэд нь яг дагаж явангуудаа чирээд орсон агуу нүхийг нь олж чаддаг ч гэсэн нэг цэрэг нь хідүүлээ ганц эмэгтэйг аврах гээд араас нь нийшээ орох хэрэг байна уу? Би ос ашигладгүйгээр доошоо авираад буучиж чаднаа. Тэгээд намайг тусламж дуудал та нар ийшээ орлгүй гэгээтэй газар бүгээд ээж ивэл зүгээр байх гэхэд нэг баатарлаг залуу нь үгүй ээ. Нэг хайж явж болохгүй ээ. Чи зүхтэн үү байна уу? Өөрөө мэдгээд бусдыгаа дагуулад агуураа орчдөг. Орчингуудаа янз бүрийн сонин нүхээр нэвтэрж явах замдаа шээдэг охины утсыг нь бас түрүү нөгөө Ахмадын цогцтой хамт бууж исэн цэргийнх нь олсыг нь тасалсан хэсгийг олж очлоо. Ингээд явж явах үеэр нь би авираад буучнаа гэсэн цэрэг нь авираад буух гэж байдаг. Агуур орсон ид маань харанхуй замаар бөөн явсны эцэст Наполеон Блонди хоёр хөлд орохоо хараагүй улмаас нүгшиг юмар унаж нөгөө хоёроосаа салах бөгөөд нөгөө хоёр нь доошлох зам хайх гээд явах үеэр суман досц.
Ингэж бөө юм болж иж алсныхан дараахан дахиад нэг хараамуутай ирнэ гартаа буу барьсан махчин гарч ирээд тэр хоёрыг бараг л алхаа шахсан ч өөр нэг махчин нь манай хоёрыг аварж нууц руугаа татаад оруулцдаг. Тэгээ эднэр дунд бас нэг ганц сайхан сэтгэлтэй махчин байгаа юм шиг байлээ. Нууц руугаа оруулсныхан дараахан дээрээс бууж ирсэн хоёр нь ашгүй нэг юм тэр сохор махчин буудаж алж дуусгадаг. Улмаар тэр дөрөв сайхан сэтгэлт махчнаар зам заалгуулад дагаад явсан ч нөгөөх нь гарах зам зааж өгж байгаа юм болов уу гэсэн чинь ягаад ч айгүй сонин бусад махчдынхаа мах ядалдаг алсан хүмүүсийнхээ цогцснуудыг хадгалдаг хэсэг рүү дагуулад явцсан байдгийг бас их троллга юм шиг байгаа. Ах нарынхаа цогдлуулгыг л үзүүлээд байгаа юм бэл. Тэ нэг муу мэдээ гэх юм бол цэргүүдийн нэг нь түрүү нөгөө сохор махчин алах үеэрээ сохор махчны тэнсэн суманд оногдоод нилээн хүн шархтсан байсан ч гэсэндээ тэрийг нуугаад яваад исэн бэлээ. Цогцсны өрөөнд орж ирснийхээ дараа л цусаа алдаад нас барж байгаа. Гэтэл одоо яг хуу амьдрал үргэлжлэн л дээ. Цаашаага явсаар нэг бөөн дэсрэх бөмбөгтөө өрөө олж очихдоо зэрэгцээд нөгөө нэг шээд суужгаад барьцаалуулсан охины орилго чимээ сонсогдсноор Наполеон Блонди хоёр аврахаар буцаад нөгөө нэг нь харин өөхөх мөрөөрөө үхээ та хоёр би лав энэ дэсрэх бөмбөгөөр аль нэг талынх нь ханыг дэлбэлж зүхтаалаа гэд үлдчихдэг. Тэгснээ тэгээ үүс нацацаар хөөр бөмбөгнүүдээс зөөх гэж байгаа санамсаргүй нэг утсыг нь татаж унгаагаад тэр утас нь яаж идэл яг нөгөө дэсрэх бөмбөгний удирдлагынх нь утас заяо. Бөөн бөмбөгнийхөө хамтаар өөрөө сайхан дэлбрээд үхэж байгаа. Гэтэл ингэж азгүй үхэж байгаа ч гэсэндээ амар том дэлбэрэлт үүсгээд манай эдэд гарах зам үүсгээл өгччихл байгаа юм л та. Уг нь бол Наполеон Блонди хоёр шууд зүхтааж болох байсан ч гэсэн шээдэг охиноо аврах гээд орисон чимээнийхэн зүг явн явсаар ашгүй нэг сонин өрөөний оронд хүлүүлсэн байгаагаар нь тэр шээдэг охиныг олдог. Ямар хэрцгий юм бэ чи махчин ч гэсэн хүнштэй гэснээс. Ямар ч тач ингэж махчнаа алчаад өнөөх дэлбэрэлтээс үүссэн том нөхөрөө манай эд сайхан гарч чадчихагаан. Тэгээ за мэдээж те аим шиг кино юм чин дараачийн анги байж болохоор дуустдаг буюу махчид дундаас нэг нь амьд үлдээд хяналтын өрөөнөөс манай гурвыг өнөөх дулаан илрүүлэгчээр ажиглагдсан байж байгаагаар дуусж байгаа. Даанч тэгээ одоо 3 дугаар анги нь 25 оны байдлаар гараагүй л байна да. За тэгээ кино маань энэ дөрөв өндөрлж байна. Тэгээд яалтчгүй 2 дугаар анги нь бол 1 дугаар ангиасаа хамаагүй 6-аатай гэж бол би яг үнэндээ хэлнэ. Гэтэ 1-р ангиасаа жоохон муу. Гэтэ би амар дуртай. Зүгээр үзэхэд амар 100-аатай байдаг. Тэгээ би энийг нэг хэсэг багадаа бүр амар их үздэг байсан байхгүй юу? Бүр амар их үздэг байсан. Шүн болгоод ер нь энийг тавьчихдаг. Тэгээ айгуу нэг миний комфорт кино байсан гэх юм уу. Энийг ингээд үзэнгүүт ардаа ингээд бэкграундаа тавьчаад байнгут амар тухтай байдаг байсан кино. Тэгээ ямар ч үсэн энэ Hills Have Eyes 2-ыг үзмээр байх юм бол Univision-ийн Hollywood багцдах аимшигын триллер гэсэн зэсэнд нь байгаа. Тэгээ Hollywood багц нь угаасаа янз бүрийн жанрын зөндөө олон кинотой. Тэгээ яг энэ аимшигын триллер зэсэнд нь болохоор энэ Hills Have Eyes-ийн 2 анги хоёулаа байгаа. Тэгээд энэ багцаас наа 3 кино санал болгоорой гэсэн. Гэтэ 3 бол яалтчгүй баг байгаа дээ заяа. Зөндөө олон амар гоё классик аимшиг кинонууд байгаа болохоор би тэднийг бүгдийг санал болгочих. Яг жинхэнэ vintage Chucky буюу 89 оны Child's Play нилээ эдэн анги дараачийн эдэн ангууд нь бас байгаа. Тэгээд бүх цаг үеийн шилдэгүүд болох Alfred Hitchcock-ийн Psycho, 73 оны Exorcist, 92 оны Candyman гэдэг. Тэгээ за бас удахгүй шинэ анги нээлттэй ихж байгаа. Final Destination-ийн нилээ эдэн ангууд бас байгаа. Тэгэхээр манайхаа саяны дурдсан кинонууд Hills Have Eyes энтрийг үзмээр байх юм бол Univision-ийн Hollywood багцын аимшиг триллер гэсэн зэс рүү ороорой. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань видеогийн түрүүд өндөрлж чинь. Тэгээд би яг сүүлийн үед яг одоо нөгөө ийм классик ийм слашер ч гэх одоо юу гэх ийм аимшиг киногоор видео хийгээгүй айгу удчиж тэгээд яг нэг ийм айгу ностальжик байлаа гэх юм. Яг бүр нөгөө анхан үеийн аимшиг кинонуудаар видео хийдэг байсан үешгээ яг тэрний нэг ийм ностальжа, тэрний нэг ийм эдитинг стил ч юм уу те тиймэрхүү зүйлсийг айгу дахиж авчрах гэж хүслээ. Тэгээд яг бүр vintage red burger-ийн видео өнөөдөр байлаа гэж бодож гин. Тэгээд таад маань бас тэгэд санагдвуу юу болоо. За тийм байна. Тэгээд хэдүүлээ уусаа дараачих хавчлахаар тунгуудахгүй уулзах болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Сайн байна. Гоё зүзүүлээ.